16 тагаас ингээд ажил хийгээд тэгээд 17 настайдаа ингээд анхны ингээд гэрээ авчихсан. За аваа одоо таны амьдрах гэрчин шүү гэсэн чинь манай аав тэгээд ингээл харж байгаа л шууд уйлал хэлсэн. Анх 14-т бууз баяшны цэгтний илдэгч хийжсэн. Тэгэл хар ойрон дээр хоошоор зарч ийсэн. За сайн байцгаана уу? Намайг Дайрамаа гэдэг. Би одоо 19 настай автогамд амьдардаг айлынгаа зөхөө. За миний мэрэгжил гэх юм бол би 9-р ангиад төгсөөд хүнс технологийн коллежид талх нарийн бовны ангиар суралцаад тэгээд одоо Төлөөжүрт 4 дахь жилдээ ажиллаж байна мэрэгчлэрээ. За тэгээ миний аавыг болохоор Ганх Уяг гэдэг одоо 63 настай. Тэгээд Хинтээ аймгийн хүн байгаа. Одоо манай аав гэртээ идэг. Тэгээ өмнө нь болохоор намайг 16 нас хүрэхээс өмнө манай аав тэгээд намайг ингээд тэжээгээд тэгээд ингээд өсгөө хүмүүжүүлээ. Тэгээд ажил хийгээд тэгээ явдаг байсан байгаа. Тэгээ манай аав болохоор намайг 16 таа хахад ингээд харвж исэн. Тэгээд одоо ингээд баруун талын хөл гарна. Тэгээд одоо хэл яриа нь ер нь ямар ч мдэггүй байгаа. Тэгээ одоо ер нь би ингээд одоо гэрийнхнийгаа авч явж байгаа. Зүг зүгээр алхаал, зүг зүгээр ярьж исэн ингээд гинтгийн ингээд тархины сарвалтаар харагдж исэн. Тэгээд би яг ямар шалтгаантайг нь бол сайн мэдэхгүй юм. Ер нь бол багаасаа баяу шунд өссөн. Тэгээд манай гэр болохоор өмнө нь ингээд жижигхэн тэгээд 4 антай тэгээд ингээд дээр үеийн нэг юм хөөрхөн борг жижигхэн борг ирээсэн. Тэгээ ер нь би багаасаа ингээд гой цав цагаан гэрт ингээд амьдрахын юмсан ингээд амар мөрөөддөгс хэвгүй юу. Тэгээ ер нь 16 таагаасаа ингээд ажил хийгээд тэгээд 17 настайдаа ингээд анхны ингээд гэрээ авчихсан. Угаасаа бага хат л аав төртөг л амар тийж хилдэг байсан. Тэгээ ер нь ингээд яг 16 таагаасаа яг өөрөө ингээд ажиллаад эхлээл тэгэл мөнгө төгрөг гой цуглараал тэгэж эхлээд ахаар ингээд юу одоо ингээд амьдрах орчноо ингээд хүн амьтаа орж ирсэн гэсэн ингээд амьдрах орчноо ингээд өөрчлөөд тэгээд ингээд гоё болгоод үзье гэж бодоод тэгэл ер нь зорьсон доо. За би ер нь бол анх 17 таахта энэ гэрээ цагаан сарын дараа авсан байхгүй юу. Тэгээ хавар авч ийсэн. За анх ингээд одоо ингээд гэрээ авсан мэдрэмж бол маш гоё байсан. Тэгээ манай ингээд ойрын хамаатан садан тэгээ манай багш гээл ер нь ингээд тусалсан хүмүүс айгүйх байдаг. Тэгээ ингээд манай ингээд аавын ингээд хүлээж авсан сэтгэл бол мэдээж бүр хамгийн гоё нээсэн. Яг ингээд манай аав ингээд шууд орж ирээ шууд ингээд хараал тэгэл уйлаал тэгээ тэрийг харж би ингээд баясаал тэгэл дараагийн ингээд дахиж ингээд аавыг ингээд баярлуулах ингээд юу ингээд дахиж ингээд зориг орж ирсэн гэх юм уу. Тэ аавыгаа баярлуулчаад дараа дахиад би ингэж баярлуулна гэж зориг тавьж ийсэн. Ер нь тэгэхээр нэлээ аавдаа хайртай хайрчиг хариулах хүсэлтэй хүн биш үү? Тий. Одоо ингээд намайг одоо ингээд 16 нас хүртэл ингээд одоо ингээл хоолтой бишээ хоос 2 идүүлт хоосоо онуулахгүй тэгээд юугаарч тутаахгүй ингээд өсөж яхад ингээд аавыгаа ингээд харавсны дараа би яагаад ингээд хачийг хариулаад тэгээ ингээд одоо ингээд охиндоо ингээд байшин барьж өгөх юмсан гэж амар их ярьдаг байсаахгүй юу. Тэгээ яг би ингээд яг тэрийг нь одоо ингээд зориг тавьсан байгаа. Тэгээд би өөрөө ингэж авч чаднаа гэд За манай аав өмнө нь ингээд барилга тэгээд одоо баян шүний тойрог дээр ер нь голцоо ажилладаг байсан. Тэгэл хөөрхөн гөрөө шиг хийгээл явдаг байсан. Ганц ингээд цалингаас салингийн оронд ингээд ер нь яваад байсан байхгүй юу. Одоо жишээ нь ингээд би 17 таадаа ингээд нийгмийн даатгалт төлдөггүй байсан байхгүй юу. Тэгээд
Тэгээ ер нь надад мөнгө айгуу гоё цуглардаг байсан. Тэгээд одоо ингээд 18 нас хүрээд тэгээ яг ингээд нийгмийн даатгалаа төлөөд тэнгүүдээ гинтхэн ингээд юмнуудын үн ингээд амар өсөөл. Тэгээ ерөөсөө мөнгө цуглуулж чадахгүй байсан байхгүй. Тэгээ би тэрэндээ ингээд шаналал, шантраал, зовоол тэгээл ингээд бараг гармаар санагдаал. Тэгээл одооны хүмүүс чинь ингээд гадаад руу цугтаах гал байгаа штэ. Тэгээ ер нь тиймэрхүү ингээд аавыгаа ингээд одоо дүүнерт нөрхөө тэгээд ингээ гадаад мадаад руу явчихдаг юм уу гэж амар бодож байсаахгүй. Тэгээ ер нь ингээд за тэгэл ер нь хичээ да ингээ Монголда яаж иж байгаа л давхар ажил хийгээд чамаагүй тэгэл ер нь ингээ мөнгө цуглуулъя гэж бодлоо. Тэгээ өнгөрсөн жилийн одоо хавраас эхэлсэн энэ. Эхлээд ер нь одоо ингээ манай ашиж одоо түрээсээ ашихгүй юу. Тэгээ одоо ингээд эхлээд ямар ч хэсэн ингээ түрээсийн юмд ингээ мөнгөө өрөөд авахгүйгээр шууд ингээд одоо хашаа газар авах гэж байгаа эхлээд тэгээ ер нь гэрээ болгоод хашаа газартаа байжгаад тэгээ дараа нь дахиад мөнгөө цуглуулж байгаа. Тэгээ нэг юм зөөрийн оросууц гэл нэг одоо ингээд гараад байгаа шүү дээ. Тэгээ ер нь хөрх ингээ 20 хэдэн сая мая төгрөгөөр ингээд байгаад байгаа шүү дээ. Тиймэрхүү л ингээ байшин авахыг зорж байгаа. Би одоо ингээд ажиллах хажуугаар бас нэг гоо сайхны бараа маск гээл тэгэл арц өвлөнгээ арц чанаал тэгэл зардаг. Тэгээ ер нь болох баха юм. Сайхан би нэг пэйжд болсон. Тэгээ одоо тэр пэйжээр ингээд онлайн шоп ажиллах гэж байгаа. Тэгээ өмнө нь болохоор би юу яадаг гэсэн. Одоо ингээд манай ингээд түлээж өрөөйгөө олон салбартай байхгүй. Тэгээ ингээд одоо салбараараа явж ингээд ихч нартай ингээд маска зараал, арцаа зараал явдаг байсан. Одоо болохоор пэйжээ хөгжүүлж агаад тэгээ ер нь ингээд одоо ингээд дандаа таньдаг хүмүүстэй зарж байгаа байхгүй. Тэгээ ингээд пэйж дээр ингээд итгэвтэй оруулаад ивэл гээд зөндөө олон хүмүүс зарчих واخа. Би анх бол 14-өөс ээжсэн. Тэгээд анх 14-өөд бууз баясны цэгтний элдэгч хийжсэн. Тэгэл хар ойрон дээр хоошоор зарж исэн. Тэгэл цэвэрлэгчнээ тэрэгэл зөндөө. Тэгээ яг одоо 16 таагаасаа яг төлөө зүртэй амир тогтоод удаа ажиллаж байгаа. Чадах юм уу дөө гэл амир тэгдэгс. Яг ингээд одоо анкад биш ажлын зараар ингээл холбогдоод яриад насаа хэлэнгүүд чи чадах юм уу гэл амир тэгдэгс. Тэгэл чаднаа гэл яваал тэгэл ажиллаж исэн. Одоо өөрөө ингээд ажил хийгээ мөнгө олж байгаа тэрийг ингээд санаа зовуулгүй ингээд гэртээ ийм чам тийм чам ингээд тэгэл ингээд аваал тэрэндээ ингээд сэтгэл хангалуун амьдрал ер нь бол ажил их айгуу гоё тийм. Сард бол гайгүй 150 мянга. Тэгээ тэрнээсээ тогны мөнгө авчихна. Тэгээ манай түрээсээ ах. Одоо би энд бол нүүж ирээд 1 жил болж байгаа. Өвөл айгуу хэцүү. Зундаа бол сайн мөнгө хураач чаддаг. Тэгэл 100 юм чинь ингээл ийш тишгээ энийг аваач, тэрийг аваач хүргээ явчихна. Өвөл тэгээ төвжрэн дунд тэгээ дээрээс нь түлээн үрсээ ингээд бэлтэн. Тэгэл мод зод одоо тиймэрхүү байгаа. Тэгээд өвөл жоох хэцүү болохоос ш зундаа бол ингээл хоримтлуулж чаддаг. Бас ингээ хойлохна бахаар жоохон хүмүүс дутуу санагддаг байх. Тэгээ ер нь яаж хэцүүлж байна? За тэр бол амар хэцүү байдгаа бүр. Тэгэл одоо хамаатнуудаасаа нэг гуйж үзэн тэгээд заримдаа зөвшөөрнө. Тэгээд заримдаа ингээл завгүй байна. Тэгээд хүүтэрхгээд идэг. Завын ингээд хүлээгээд итэл ингээд хүүтрээл. Тэгээ ер нь бол одоо ингээд зар хайж байгаад нөгөө нэг юм гэр мэр барьдаг хүн байдаг штэ. Тим хүн гуйж үзэн тэгээд нэг удаа хамгийн сүүлийн одоо гэрээ барихтаа бол би багшаагаа гуйжсэн. Тэгэл багшаа ингээд би ингээд гэрээ барих гэсэн чи хөнгөө болчлаа гэсэн чи манай багш ингээд 3 шаваа явуулчихсан. Амар хөөрхөн. Тэгэл яг ингээд хурдан ингээд босгож исэн бүр тэр манай гэрийг ингээд. Ер нь бол яг ингээд цагаат болвол туслах хүн бол олддгөө тэгээд тэг аавд хоёрт бол аав ганцаар яг өглөө би эндээс 5:30 гэж гараад ажил дээрээ 6 гэж очдөг. Тэгээд орой 3 гэж тараад за нэг 4 өнгөрөөгөө 5 болохын алдтал ер нь ороод ирдэг. Тэгээд аав гэртээ ганцаараа байж л байдаг. Тэгээ манай аав одоо өмнөхөө удвал айгүй мундаг болцсон. Анх намайг яг нэг 16 таахад нөө анх харавж байхад манай аав ч юм уу яг орноосоо ч босч чадахгүй тэгээ амар хэцүү байдаг гэсэн. Тэгээл яг ингээд би ингээл өглөө гараад орой ирэнгүүд аав яг орон дээрээ тэр чигрээ. Тэгээ яг өвүүлээсэн болохоор нөгөө нэг гал ус төлөх хүн байхгүй. Тэгээ яг ингээ аав ингээ орон дээрээ ингээд твтэл байж идэг гэсэн. Тэр үе амар хэцүү байсан. Тэгээл ер нь явандаа манай аав сайжраал, за алхлаа. За одоо ингээд хөөхөн ганцаараа ингээд нэг хөлөө чирээл тэгээл ингээл гэр ойр зураа ингээл яваал гал малаа төлчин бүр ингээ айгүй хөөхөн.
Тэгээ ингээд нэг удаа бүр ингээд аяг тавга аваагаас сууж тэрийг нь хараад амар баярлж ирсэн. Манай аав одоо бүр айгүй мундгөө. Надад бол амар хань болтдог. Тэгээ тухайн үед амар хэцүү байдаг гэсэн. Гэтэ одоо ингээд бодохноо бол тэгэл манай аав ер нь 10 намайг ингээд 16 нас хүртэл ер нь бас ганцаараа ингээд намайг ингээд яаж байгаа шүү дээ. Тэр үед манай аав ч гэсэн ингээд яаж ч тисчээсэн. Тэгээд ер нь би одоо нэг өсрөөл нэг ингээл 3-4 жил болж байгаа мэдээж шантрах гээд байгаа мó гээл. Тэгээл ер нь ингээд тэгж бодож өөрийгөө тайлгаруулаад нэг бол ингээд за зүгээр л унтцгаа гээл. Тэгэл маргааш гэхэд чи бол мартчихна гээл ер нь. Тэгэл хүнд үе бол тэгэл ер нь аавыгаа бодож байгаа л давтдаг юм шиг санагдаад байгаа. Дөнгөж ингээ 3-4 жил ингээл нэг амьдрал авч явж байгаа юм би чи яахаараа шантардаг ер нь дахиад зөндөө олон жил ах чинь гээл. За би ер нь бол цаашдаа за ингээд зөөрийн орос уцаа авчаал тэгэл дахиад гоё ингээд тогтчулаал гоё юм аваал тэгэл яг мөрөөдлийнхөө ингээд байшин дээр тэгэл цаашлаа машин аавна тэгээд одоо өөрийн гэсэн ямар нэг юм ажилуулна гэж бас мөрөөддөг. Тэгэл ер нь бол сайхан амьдрал гэж мөрөөддөг. Аав тэгэл намайг хайртай шүүгээл уйлаал үнсээл. Тэгээ би үнэхээр сюрприз ярьсан авгаасаа яг ингээд аавд тийм шинэ гэр аавн гэж бол ерөөсөө хэлээгүй. Тэгээ шууд аавыг одоо дүүгийнд нь ч юм уу байлгаж агаад тэнгүүтээ гэрээ бүгднийг ингээд байрж дуусгаа. Тэгээд ингээд татхыг гоё янзалж байгаа, цэвэрлж байгаа л тэгэл ер нь аавыг дуудаж авчраал харуулжсэн. Тэгэл манай аавд би за ааваа одоо таны амьдрах гэрчин шүү гэсэн чинь манай аав тэгээд ингээл харж байгаа л шууд уйлал гэсэн. Би чамаас асуулт асуусан. Аав. Гүй тэгэл ер нь надаа игээл баярлаа, хайртай шүү гээл. Тэгээ үг яриан жоох ойлгохгүй ч гэсэн надад зөндөө юм хэлээд байсан юм уу. Би жоохон заримдаа жоохон ойлгодгүй. Манай аав ч бас ажил дээрээ бараг 20-од гаруй жил ажиллаж исэн. Тэгээ айгу тууштай зантай. Тэгээ бас үнэнч. Тэгээ бас надын төлөө яг ингээд ганцаарх ноцтойж исэн. Тэгээд бас надад амар хайртай байсан. Тэгэл өглөө болгоо ажилласаа гарахтаа ингээл намайг үнсээл тэгэл сахлан ингээл амар хатгаал. Тэгэл орой ингээл тортой юм барайл гүгээл ирдэг. Тэгэл би бас ингээл тортой юм үзэл ингээ баярлал надаа амттай юм. Ер нь юу ч хийсэн надаас бол юу ч бол харамлдаггүй байсан. Тэгээ би бас нэг юм бодсон. 16 настай одоо ингээл аав дөнгөж ингээл харвал тэгэл би аав ингээ гэртээ суугаал эхэлж байгаа штэ. Тэгээ ер нь би ингээл ажиллаа тараал тортой юм бариад хүрээд ирсэн чинь манай аав ингээл нүдэн гэлтгнаал тортой юм руу хөө юу авсан ингээл амар харж мараал. Тэгээ ер нь тэрийг ингээ харсан чинь бүр ингээд бүр үнэхээр л бүр ингээ хичээмэр санагдсан. Бүр ингээд ямар хөөх юм бэ намайг ингээ гэртээ ингээ хүлээгээл байж байгаа. Тэгэл манай аав ингээ уйлал яриад идэв бүр. Тэ айгу зөөлөнгөө хүн ер нь ингээд жоох нас тогтоод ирэхээрээ жоох ингээд амархан хямраа тэгээ юм уйхан болч тийм байлээ. Саяны ингээл жишээгээр ингээ хамгийн ойрын жишээгээр ярихад ингээд мэдээж нүүрс авахд айгу бэрхшээлтэй. Одоо ингээд сая ингээ нүүрс олдохгүй дээрээс ингээд нүүрсний цэгүүдийг зам дагуу нүүрсний цэгүүдийг бүгднийг хаагаад тэгээ ингээ ямар ч нүүрсгүй болоо. Тэгээд аавт хоёр бүр ингээд дам модоороо ингээд шууд ингээд гэл тэгээ болохгүй бол ингээд орой унтахтаа модоо игээл тэгэл хүнжлөө сайн өмрөөл тэгэл унтчихсэн үе байдаг. Тэр нь жоохон хүмүүсээс ингээд юм гуйх жоохон хэцүү байдаг юм аа. Тэгээ би одоо хашаа газартаа олцоод тэгээд ингээд өөрөө тоолор молороо одоо ингээд түрээсэх болохоор ингээд одоо заавал нүүрс төлөөд авахгүйгээр нөгөө тэн залгаж болно шүү дээ. Тэгээ нөгөө түрээсэх болохоор ингээд тогны мөнгөн дээрээ хоёр айлын ингээд тогны мөнгөн дээрээ жоохон ингээд асуудал гарна. Тэгээд жоохон тоолор молор нь дийлдэггүй юм шиг байлээ. Тэгээд ер нь өөрийн гэсэн хашаад олчвол мэдээж өвөл заавал гал төлөөд авахгүйгээр ингээд тэн тавья гэсэн бодолтой байгаа. Би болохоор 7 хоногийн 5 өдөр ажилладаг. Тэгээ 2 өдөр амардаг. Тэгээ яг тогтсон 2 өдөр амардггүй. Тэгээл хоорондоо ингээд цогцож ярьж байгаа л тэгээл амардаг. Зарим хүмүүс чинь нөгөө нэг ингээд одооний хүүхдүүд гэж амар тэгдэж штэ. Тэгээ ер нь бол одоо тэр хүүхдүүдээс гадна өөр юм
үзэл бодолтой тэгээд тийм хүсэл мөрөөдөл зоригтой бас тийм залуучууд хүүхдүүд бас байдаг шүү. Үеийнхаа хүүхдүүдэд бол хандаж хэлэхэд ер нь бол аав ээж хоёрыгоо одоо амьд сэрүүн өвчин зовлонгоо тэгэл хөдөлмөр эрхэлж явдаг насан дээр нь аль болохоор сурч боловсроод тэгээд мэрэгжил эзэмшээд тэгээд аав ээж хоёрыгоо хөшөрсөн зовоохгүйгээр тэгээд ингээд сайн хүн болохыг ингээд зорцоогоорой. Аавдаа ямар ч гэсэн маш их хайртай шүү. Тэгээ өдөө болтол ийм том болгож өсгсөн таньдаа маш их баярлаа. Тэгээ цаашдаа танийгаа маш сайн авч явнаа. Тэгээд танийгаа ингээд одоо ингээд охиндоо авч чадаагүй зүйлсүүдийг чинь би тэгээд заавал ингээд авч өгөх болноо. Та жоохон намайг хүлээгээрээ. Тэгээд хайртай шүү. Харамд чиви чи суусан урмын юм шүү охин